Хүндэт манай харагшид мөндөө өнөөдөр Бариадайлгаар бэлтгэж шүрэгдэг дамжуулгана эхлэх байна. Өнөөдөр ингээд дамжуулга дугаарт бич ордог холбооны Бариад улсаа Бариадад театрын найруулагч Олег Юмови өржиг студид хөөрөлдөхөө байна вэ. За мөндөө та хайн явж ирэхтөө. Сайн байна. Хайн явж ирэв замда. Тэгээд нэг амар шухал асуудлаар ирэв, ажлаар ирэв. За амар шухал асуудлаа хоёлаа ярихын түрүүшээр одоо Бариад театрынга танилцуулга харагшиддаг хэлж өгье гэж ханж байна. Тийм өнөө манай Бариад театрны энэ жилд 90 жилийн ой болсон. Тэгээд бидэнчний Монголд Гэгээн муза гэж театрын наадмын фестиваль байдаг шүү дээ. Тэгээд манай театр дандаа ирдэг байхгүй юу. Ирээд жүжигүүдэд тоглоод тэгээд энэ жил болох дээр нь бидэн хоёр жүжиг аваад ирсэн монодрамын. Тэгээд өмнө Бариад драмын театр, Монголын драмын театр, Нацаг доржин театр дандаа холбоотой байдаг байна. Владимир Ильич Кондратьев гэдэг түрүүн ерөнхий найруулагч байхдаа юм болоо дандаа ийшээ Монгол руу ирж жүжиг тавьдаг байгаа. Тэгээд Монголын жүжигчид, найруулагчид Бариад театрт ирж игээд дандаа холбоотой байдаг байна. Тэгээд би тэр түүхэнд яг тодорхой мэдэхгүй байна. Тэрэн тухай манай дарга хөрж өгнө. Тэгээд тэр холбоо харилцаагаа тэр соёл урлагийн холбоо харилцаагаа хэрэгэхийн тулд бидэн наашаа гастролд ирэхэ ханаатай байна. 10 харын 17 4 өдрөөр. Монголд одоо драма театр, Бариад драма театр хоёр одоо харилцсан хамтын ажиллагаатай болоод 90 жилийн ой болж байна гэж хэлэхээр байна тийм үү? Энэ жилийн одоо айн хүрээнд наад гаргахаа ирэх байна. Тэгээд бидэнчний зөвхөн нэг л зүжиг аваад ирэх гэдэг нь барагал 6-7 зүжиг аваад ирэх ханаатай Бариад хэлэн дээр тийх дээр 2-3 зүжиг нэ ород хэлэн дээр юунд бүгэх дээр энд Оросын сургууль байгаа үстэй тэр хүүхэд тэр Орос хэлэнд хорно барина. Тэгээд тэдэнд бахаа хяалгатай тэдэн ирж манай зүжигүүдийг үзнэ. Тэгээд мөнөө болох дээр ямар ажил явуулж байна гэхэд тэр манай Бариадын ерөнхийлөгч бидэнд баха туулхан байхгүй. Манай соёлын яам гэж тэгээд нэг юунхэнд замын тэр зошид бодлын мөнгө юм хөвгөн тэгээд бидэнчний трендээ их баярлаад одоо тэр ажил явуулахыг ярьж байна. Мөнөө тайзнуудаа сонгож байна. Юунд бүгдээрээ бидэнд хоёр тайзан дээр тоглох ханаад байна. Тэгээд ерөнхий тайзны юу бүхдэрэ соёлын төвөргөө бидэн ирээд өмнө ирдэг шиг юм болоод драмын театрын тайзан дээр тоглох ханаатай байгаа бит. Тэнгэх дээр нэг бахнаг асуудал байна. Юу бүхдэрэ учир нь юу бүхдэрэ тэршнэ Монголын драмын театр засварт орох гэж байна. Тэгээд ямар шигхэн бидний хүлээж авч байна Монголын театр. Тэгээд тэр янз бүрийн тэр билетийн рекламын аргаар тоглож байна. Тэгээд гол бидний огтх тэр тайзамда юу гэхээр соёлын төв өргөдөр 4 зүжиг тоглоно. Тэгээд тэрний хажуугаар драмын театр засвартаа ороогүй бол тэнд тоглоно. Эсвэл тэр соёлын төв өргөө. Үгүй. Тэр юун дээр Хүүхэлдийн театр. Хүүхдийн ордон. Хүүхдийн ордон баха тэр даргануудтай уулзаад захирал юмнуудтай уулзаад тэгээд боломж арга боломж бодирж байна. Тэгээд хамгийн шухал бидний гол зорилго юу гэхээр манай ахатын зүжигчд гэж тэр манай энэ драмын Монголын театр, Бариадын театр дандаа бие биендээ таньдаг сайн найз анднууд байдаг байхгүй. Тэгээд тэдэн ирж гоё юм тэр зүжиг юм харуулад тэгээд баха тэгээд бидний тэр партнер гэх юм уу гол шухал Монголд байдаг Бариадууд байна. Тэдэнтэй баха холбоо Бариад тэр даргатай ямар санаа ахаа гэд тэдэ бидний дулаахнаар хүлээж авч байгаа. Тэгээд энэ Бариадуудаа ирж Бариад хэлэн дээр баха тоглоод тийхдэр талын баха монголнууд талын ч юм ойлгож байгаа үстэй. Тийм одоо Бариад монгол шуудаа зориулж Бариад театрын уран бүтээлчд 10 харын одоо 17 хоног 20 өдрүүд соёлын төв өргөнд Бариад театрын өдөрлөгийг зохион байгуулах байна. Энэнд баха Монголоо Бариадын төв холбоо ханаачлахтай одоо зохион байгуулалт тал дээр нь оролцож байна гэж хэлж байна тийм үү? За Бариад театрын уран бүтээлчд нь одоо хичнээн одоо хүн ирэх хав. Зүжигчд, найруулагчд тэгээд тэр тайзны ард талдын ажилчид тэр юм янз бүрийн декорац юм яах бөөнөрөө болох дээр баргал хэдий нэг 70 хүн ирэхэ байна. 70 хүн ирэхэ байна. Тэгээд
зүжиг тухна ямар зүжигүүд аваад ирэх юм нэг зүг хөөрж өгөх үү? Тэгтээ. Нэг үлэн хүүхдүүд гэх юм уу? Басхадууд гэх юм да. Барядар хэлбэл үлэн басхадууд гэж нэг зүжиг бай. Үүний тавигдаж байгаа. Тэрний учир нь юу гэхээр тэр эр хүүгийн бариадууд гэж байдаг. Тэгээд тэдэнд тэр нэг грэс гэнэх юм тоог гэнэх юм тэр юм байдаг. Тэр юм голыг хаагаад тэгээд юм водохранилище гэдэг нэг бий болох юм. Ойлгож байна уу? Тэр тоог яах юм? Электро тоог гэдэг нэг ухаар яадаг штэ. Тэр юм болоходоо тэр ухаа ихээр гараад тэгээд хөдөн тосхонууд бариадын тосхонууд ухан дор наводнение юм дор. Ухан дор орхон болно юм. Тэгээд тэр бэлчээр гэж нэг нутаг байгаа. Тэрийн тухай биш юм. Үлэн хүүхдүүд гэж өөр би зүрэг тухай ярьж байгаа юм байна. Тэр үлэн хүүхдүүд гэхээр юм бөхдөрэ тэр үлээ гэж нэг эр хүүгийн тосхон байдаг байхгүй. Тэгээд нэг хайрын тухай нэг хүүхэн хадамдгаар юм гэдэг тэр нөхөр нь хадамдаар байх тухай. Тэр нөхөр нь тоохгүй байгаа юм шиг. Тэгээд яа заяа. Тэгээд тэр чинь нахавархан тэгээд тэр юу юмда сүнээс болоод тэгээд нэг үлэн хүүхэд явдаг байхгүй. Тэгээд дуутай, хатартай, хөгжилтэй, баатар юутай юм. Тэр нэг зүжиг хэрж байгаа. Манай дээр ерөнхий удирдагчийн тавьхан захиа хүн зүжиг. Тэгээд тэр нэг Жен Янескийн нэг бариад хэл дээр хэлвэл үхэж ядашхан король хаан гэж нэг зүжиг хэрж байгаа. Тэнд манай мэдээж ардын мустаа гэдэг юу гэдэг вэ? Чима соёлын тэргүүн ажилтан ардын зүжигч. Ардын зүжигчин Лариса Ильинична Егорова гэдэг театрын хүмүүс Монголд мэдэх байгаа. Тэр хүн гол дөрийн тоглож байгаа. Тэгээд Корея Солонгос тухай нэг хүн бол вариадч бахад юм асуудал байна. Тэр юу юм да Корея руу Солонгос руу очиж ажиллаж байх тухай. Тийшээ очоод хүний харийн газар очоод ажиллаж байх тухай. Тэр нэг зүжиг байна. Хаяр шинээр тавигдахан. Бараг нэг жилийн хугацаанд юм уу. Тэгээд төгсгөл дээр 10 сарын 20-нд бидний нэг том концерт өгөх ханаатай. Тэнд бүхэл театрын өндөр нахатай зүжигчид, залуучууд тэгээд орно дуудайгаа, хатартайгаа, бахатгаар ондоо ирээгүй зүжигүүдээ хэсгүүдээ хэснө нэг хэдий юунуудыг хэсгүүдээ тавал. Тийм ээ. Тэгээд хоёр дахь тайзан дээр драмын театр байна уу? Эсвэл тэр хүүхэлдэйн ордон байна уу? Тэндээ тэр хүүхүүдтэй зориулж алдар гэж нэг том зүжиг аваад ирэх ханаатай. Алдар гэдэг нь тэр нэг та мэдэх байхад тэр нэг залуу хүүхэн тэр далайн гэрэг дээр гэдэг сэргийн албанд явж байгаад тэгээд тэр 200 гаруй хүн амин хавардаг. Тэрэний тухай зүжиг байхгүй. Өхий хүмүүст наадах зүжиг. Тэгээд тэр юм блэ тэр жишээ гаргуулах. Мөнөөний одоогийн үеийн орчин үеийн баатар хүн ямар байх ёотой вэ тэгээд тэр алдар гэшш залуу хүүхэн байх юм. 18 хэдэн наатай да тэр нөхөдөө аварж үе нахавар хамбулна. Тэгээд тэрэний тухай зүжиг тэр хоргуулийн хүмүүстээ хонин байхаа гэж ханаад тэгээд тэр алдараа ород хөлн дээр тоглоно. Юунд бөхөхээр тэр хоргуулны ород хөл заадаг хоргуул байв. Тэр хөвгүүд тэгээд ганцаарч тэр хүмүүстээ биш тэгээд ондоош хүн яриад сонирхож болох. Тэгээд нэг блогер гэж баха жаа хүүхэдтэй зориулсан зүжиг баха ород хөлн дээр тэгээд тэрний өдрийн тоглоно. Өдрийн тэр ордон дээр эсвэл тэр драмын театр дээр тэгээд оройны зүжиг 7 цагаас соёлын төвөргүүд. Тэгээд одоо мөнөө одоо игээд 10 харын 17, 18, 19, 20 гэн 4 өдөрт 4 өөр зүжиг концерт надад гаргах байна. Энэнд хата Дамбурядууд биш Улаанбаатар хотод үгэхэ орон нутгаа ирж сонирхох хүн зондох хуу нээлттэй. Тэгээд Баатар театрын ажиглагч соёл урлагийн хүмүүс тэгээд нэг амар удаад байна. Хамгийн чухал бидний нэг юу хэмдэ сэтгэл ямар өндөр байна гэхээр үний болоо ирж тоглоогоо тэгээд нэг юм хэмдэ Бариадинга театрын баяраар хуваалд юм байна. Тэгээд бидний ирэх дээр хэн бидний ирж магад ухий тэрэний тухай баха хөөрөлдөд байна гэхэн Бариадын ерөнхийлөгч тэгээд соёлын яамын дарга заавал ирэх тэгээд нээлтийн өдөр Сүхбаатарын талбай дээр гээд нэг флешмоб шиг юм хийх ханаатай байна. 17-нд. 17-нд. Энэнд хүнд бах оролцож болох.
оролцож болохоо юм бол дараа Сүхбаатарын баатарын талбай дээр нэг явахар хатарха ханаа байна. Нээлтгэж гэх юм уу. За баярлалаа. Яг алд хол одоо хилээ санаа Монгол байх барьяадуудаа одоо монголчуудаа хөдөнгө уран бүтээл хойдо толиулахаа ирж байгаа явдалд тун их баяртай байна. Одоо 10 сарын 17-нд 20 өдрүүт болох одоо барьяа театрын өдөрлөгт одоо амжилт хүсье. За баярлалаа. Ирж хараа хэрэгтэй. Хүндэтгэн манай харагшдан өнөөдрөө барьяа дайлгаар бэлтгэж хөргөн дамжуулганы энд хүрээд дүүрж байна. Удаа хит хамжуулган сагт дахин уулзалдъя.